цуврал алуурчтай. Бороо орохоор л хүн үхээд идэг. Би тэгтээ хаяа амар тийм боддоо шүү дээ. Анхудаа одоо яг ийм нэвтрүүлэлт орж үзэж чинь өмнө дандаа л анхуу шиг аваад ингээд анхуу шиг л ингээд юмд оруулаад байдаг гэсэн. Одоо намайг ингээд тоогоод ингээд авчгаад та бүгд баярлж байгаа шүү. Хай. Энэ удаагийн дугаарт маань MFTV-гийн жүжигчин, найруулагч, зурглаач, эвлүүлэгч, зохиолч. За мэдгүй бүх юм хийдэг гэсэн эрхэм баяраар оролцож байна. Урлагийнхэн дундаа офшор гэдэг нэртэй. Яагаад офшор гэдэг очтой болсон бэ гэхлээр анх удаа их сургууль ороход нь их сургуулийн багш нь түүнийг анх хараад энэ хүүхдэд нуугдмал авьяас байна. Тэрийг хизээ нэгэн цагт гаргаж чадах юм бол Монголын урлагт саяхур хагалах хүүхд байна гэд офшор гэдэг хоч өгсөн гэдэг. Багнаас л одоо хөвсгөлд өсөж таринж өссөн. Хөвсгөлийн аймгийн мөрөн сумд. Оо яана. Яг зураг авч яхад бороо хойш таарах юм аа. Тэгээ сууж дараад анхууштай нийлсэндээ айгүй их баярлж явдаг юм аа. Битээр нийлж одоо MFTV гэж одоо байгуулагдаад ингээ годмаар явахаар ингээл анхууш гэл яг гэхдээ хүн нэр андуурч лээ тийм л та. Гэхдээ хамаагүй намайг тагаан читэл гэж. Өө офшорын маань бас микэн тасалдаад ах юм аа. Өмнө нь хизээ чи юм болцгаагүй юмсан. Яна sorry. Катя. Хэдүүдэд тэгвэл манайх руу явах уу? Маад очоод хамаагүй тухтай юм шүү. Тэгүү. Бороо ороод дээрэс нь мик нь гацаад яасан азгүй юм бэ? Офшорт энэ үү? Аль эсвэл биднэрт байгаа юм болов? Гүнэ. За. Тэг олдлохгүйс. Нэрээ манай офшор маань ганц би гэсэн штэ. Бага байдлаас нь бол мэдэгдэж байна. За ингээд би бол нэг иймэрхүүл газар амьдардаг да. Хажуу өрөөнд амьдардаг юм аа. Ер нь бол байрны маань эзэн болохоор нэг хоёр хос байдаг. Нөхөр нь болохоор уурхаадаа тэгээ ерөө очин тэгээд иймэрхүүл байдаг юм дөө. Сайн аа. Юу энэ нөгөө хөрөг нэвтрүүлэг хийж байгаа миний. Энд ч хүн амтнд суглуулад баймаар манай ирэх вэ. Энд дөргөөгөөд ямар юмд хэнийг сууж байгаа вэ тийм үстэй. Өчтөр шөнөөр таавар алгаа тий. Хүн унтуулсангүй шүү дээ та ярьсан. Юу гэсэн бэ? Яг шүнжэнгөө таныг чалхтаар гэж байгаа байхгүй да тань. Буцаад байгаа юм чи. Би сая орж ирж ш дурхаагаас. Хөрш гэрлээ. Энэ их юу яриад байгаа? Унтуулсангүй чалхтаа малтаа гэж юу яриад байгаа? Аваа уурхаад ажил тэгээд аваад ямар юм таа тавхаараад тийм ээ чи. Юу яа юу ярьс юу ширээвч чи. Бүрний ахт юу гэлцэн бэ? Юу чирээвч чи. Өчтөрний ганцаар хэлсэн бидтэй. Миний жоохон комедик кино үздэг чи тэрийг юу гэж ойлгоо юу гэлцэн бэ чи. Тийм. Хүн байсан юм уу кино байсан юм уу? Мэдхгүй би зүгээр сонссон юм мэдхгүй байна. Хүн киноыг ялгадаг юм боостой чи. Кино байсан баха. Зүгээр хэлсэн гэр бүлийг яг салгангаа алдлаа шүү. Мама зайлаа чи. Өнөөдөрт яваарай. За юу. Яна, юу сонь чимээ сонсогдоод байна. Офшор минь дээ. Юу л бодож суудаг юм бол та. Өнөөдөр офшорын маань хамгийн азгүй өдөр баха. За би нэг уцаар яриад төгрөөд ирээ за. Байна уу? Ээж. Дахиад байрнаасаа хөөгдөжлөө сая. Одоо сая энэ кофе авчлаа тэгээ мөнгө байхгүй. Та нэг 20к байвал явуулчих. Яагаад байгаа юм бэ? Цараад руу. Юу уц яриад байгаа юм бэ? Цаагүй чи. Гүү юу яриад байгаа юм баха? Яасан юм бэ? Яа хулгайт яриад юм уу? Пистаач. Зүгээр байж байгаад хүнд цохиулна. Дээрээс нь хулгайчаараа дуудулж хараалгуулна. Бүр авчаарыг өрөвдчлөө. За стайл яаж юм? Гандуураа цогцдог шүү дээ. Малаа юм тий. Энэ ихтэй гоё сүү шүү тий. Коя гэд биений рекламыг авахыг амар хүсдэг шүү дээ. Авал өстө хөргөчөд үргэнэ. Байстэгэл энэ коя яриад ах юм аа. Коя гэж юу юм болоо? Хүү яагаад бороо орохоор юм ордог гэж. Солонгосын нөгөө нэг тим кино гэдэг шүү дээ. Цуврал алуурчтай. Бороо орохоор л хүн үхээд идэг. Би тэгтээ хаяа амар тим боддог шүү дээ. Ямар хүн ямар мэдрэмж авдаг бол тэр хүн мэдээж өөртөө маш кайфт болохоор л тэрийг хийгээд байгаа шүү дээ. Гадаач борооч зогсохооргүй шүү. Удаан байгаад байвал жаахан эвгүй юм байна шүү. За өнөөдөр хаана хонох вэ? Юу хийх вэ? Таад явах ч юм уу те. За баяртай. Ямар эвгүй юм бэ? Яагаад дагаж хараад байгаа юм болоо? Яа, цачих гэж. Энэ офшор мөн үү? Яагаад дагаад байгаа юм бол? Ямар сонирхолтой хүн бэ? Йоо, яаж гадаас миний фэйсбүүкийг олоод авчваа. Сан чатчид хүн айлгаад ах юм аа. Хүүе.
хагасаар аваад манай хотхныг олоод ирлээ шүү. Миний машиныг хайгаад байгаа юм бах та. Ямар эвгүй хүнтэй зуралдчих вэ? Энэ хүнээс ч мөр айгаад эхэллээ шүү. Яна, сая намайг харсан болов уу? Ямар амар хүн бэ? Манайхан туслаарай. Сано. Би ч хөшрөлтийн эсрэг 650 сая ашигтай бактеритай бүдүүн гисцэн чинь цэвэрлэх, өөх тосоо чинь хайлуулах эрүүл мэндийн кой өгөх гээд ах чинь дээ. Маа, энэ хэрэглээд үзээрэй за. За. Бэлтэ. Зэстиянчалсан хаru хитэнэс миний ситик тэс миний секси янчалсан